Сайн байцгаана уу? Мантуу байна. Өнөөдөр би та нарт Ким Агент хэмээх нэгэн сонирхолтой киног ярьж өгье. Кино маань нэгэн дунд насны эр автобуснаас буугаад харж байгаагаар гарах бөгөөд харж байхад нь гинэт нэгэн машин хүчтэй ирж мөргөөд гарыг нь гэмтгэн. Гэхдээ машинаас хідэн үл бүтэх итгээд гарч ирээд харин ч машин эвдэлсэн хэмээгээд түүнээс мөнгө нэхэх боловч Ким ажилтан маань миний гар зүгээр болохоор та нар явдаа гэд явуулж байгаагаас харуул аливаа асуудлаас хоол байдаг төрлийн хүн шиг харагдана. Гэхдээ үл бүтэх этгээдүүд мөнгө салгаж чадаагүйдээ хорсоод түүнийг цохиж унгачаад явна. Ингээд Ким ажилтан маань юу ч болоогүй юм шиг босоод гэрлүүгээ орно. Гэртээ ороход хинч түүнийг угтаж авахгүй байгааг харвал Минжи охинтойгоо амьдардаг ганц бие аав гэдэг нь илт. Тэрээр өглөө эртлэн босоод хоолоо хийчгээд охиноос сэрэх боловч охин наавтайгаа тийм сайхан харилцаатай биш гэдг нь харагдана. Ингээд охин яарвчлан сургуультай явна. Сургуультай явах замдаа автобус нь сургуулийнхаа царайлаг хүүтэд таарах бөгөөд түрүүн рүү ойр ойрхон харж байгаагаас нь түүнийг крашлдаг гэдэг нь илэрхий. Харин Ким даргын хувьд ажил дээрээ хитрхи нэгтнэн ба харсан дуусан бүхнийгээ юу ч үлдээхгүй хитрхи сайн сандаг нэгэн байх бөгөөд ажил дээрээ даргынхаа өнгөрсөн 7 хоног чөлөөтэй өдрөө ажлын картаа уншуулсан гэдгийг даргатаа хэлж сануулах бөгөөд үүнээс болж даргынхаа уургийг хүргээд авна. Ингээд Ким ажилтан маань компьютер дээрээ өчигдөр болсон халдлагын талаар бодонгоо бие хамгаалах хэрэгсэл хайж байгааг хамт ажилдаг Соноо нь анзаараад түүнээс өөртөө авах хэсгийг нь асуухад Ким ажилтан маань манай охины төрсөн өдөр удахгүй болох юм. Төрсөн өдөрт нь зориулаад авч байгаа гэж хэлтэл Соноо. Түүнд ахлах ангийн охин хүүхдэд илүү үнэтэй бэлэг авч өгсөйг сануулна. Орой түүнтэй хамт ихтлгүүр явъя гэж цагаач хүртэл тохирлоо. Тэгээд орой хамтдаа ихтлгүүр рүү очих үед Соноо Ким даргын охинд авах бэлгийг сонгоод харин өөрийнхөө очрын оронд Ким даргаыг зогсоохоор болоод ингээд захиалгын QR кодоо мессежээр явуулсан гэд явчихлаа. Гэтэл Ким дарга маань хуучны гар утас хэргэлдэг болж таарах бөгөөд түүний очрын ирэх үед захиалгын QR-ыг харуулж чадахгүй бай сандарч байхад Соноо хэдийн охинд нь бэлэг сонгоод амжиж ирснээр захиалгаа авч чадна. Гэтэл Ким ажилтан маань Соноогийн сонгосон цамц ахлах ангийн охинд хитрхи үнэтэй гэж үзээд буцаах гэж оролдов. Харин Соноо маань ахлах ангийн охидод яг тохирсон бэлэг гэж Ким ажилтан ятгав. Харин энэ үеэр Минжи маань сургууль дээрээ ангийнхаа охидод дээрлүүлдэг гэдэг нь тодорхой болно. Ангийнх нь хэдэн охид түүнийг бэлэвсэн эрийн охин гэж дээрлэхэж чамаас бэлэвсэн эрийн үнэр үнэртэж байна гэсэн ч тэр түүнийг үл тоосоор. Гэхдээ орой гэртээ ирээд аавдаа угаалгын машинд хувцас авахдаа минийхээс тусдаа угааж бай гэж хэлж байгаагаас харуул энэ нь түүнд хүнд тусаж байгаа нь илэрхий. Ким ажилтанд хоёр чухал царайтай найз байдаг бөгөөд нэг нь каратегийн багш бол нөгөөх нь сайн дураараа бусдад тусалж явдаг Пак хэмээх нөхөр байна. Ингээд гурван найз маань уулзаад сайхан ууж хүүхдүүдийнхаа талаар ярилцаж эхлэв. Гэтэл Ким ажилтан охиндоо санааж хэлээж харих гэсэн ч нөгөө хоёр нь жаахан ууцгүй хэмээн ятгалаа. Гэтэл яг энэ үед хажуу ширээнд нь хідэн согтуу үл бүтэх этгээдүүд асуудал тарьж эхэлнэ. Ингээд тэд тэндээс гарах гэсэн ч танхаа этгээдүүд хил амаарудаж Пакийн охиныхын талаар муухай зүйл хэлснээр Пакийн уур хөдлөв. Танхаа этгээдүүдийг сургаж өгч байгаагаас нь харуул энэ яавч энгийн хүн биш гэдэг нь тодорхой байв. Минжи хичээл дээрээ байхад нь түүний биеийн тамирын хувцсыг нь дээрлэгдэг огт нь аваад муухай болгоод хогийн самд хийсэн байлаа. Гэтэл үүнийг мэдсэн сургуулийн царайлаг банд өөрийн биеийн тамирын хувцсыг өгч түүний хувцастай биеийн тамирын хичээлд орсон дээрлэхэд байдаг охидынх нь уурыг улам хүргэв. Царайлаг бандны хувцсыг өмснөөс нь болгоод нөгөө хідэн дээрлэгдэг огт нь түүнийг зодно. Минжи ч яаж зүгээр байх вэ? Зөргөлж зодолцсноос болоод сургууль дээр бөөн хэрэг мандав. Түүнийг дээрлэхэд байдаг охидын толгойлогч Хэри баян нөлөө бүхий хүний охин болж таарав. Тиймээс сургуулийн цагиргаанаас Минжигийн аавыг л дуудав. Хэдий Ким ажилтан маань яран ирсэн ч нэлээд хоцорсон байлаа. Үүнд Хэригийн ээж маш ихээр бухимдах боловч Ким ажилтан маань тэдний өмнө сөгдөж буруугаа хүлээн охиноо өөр сургууль руу шилжүүлнэ хэмээн. Гэхдээ үүнийг харсан Хэригийн аав тэдэнд анхааруулга өгөөд сургуулиас шилжүүлэхгүй байж болно гэж хэлээд явлаа. Бусдад дээрлэхүүлж шудраг бус зүйлтэй нүүр турсан Минжи маань аавдаа хамгийн ихээр гомдов. Өөрийнх нь талд орж хамгаалалгүй. Бусны өмнө сөгцөнд бүр урам хугарч байгаа талаараа аавдаа гэрт хэлж гэртээ харихгүй найзынхаа гэрт хонхоор явна. Дүр солигдож шөнийн 12 цагт охин тусандаа хойлтон хэвтэж байгаагаар кадр эхэллээ. Энэ үед түүний аав залгасан ч ухаангүй байсан Минжи уцаа авч чадсангүй. Санаа зовсон аав нь өглөөр түүний найз руу залгаж охиноо асуусан ч найзындаа хоноогүй болж таарсан тул яралтай охиныхоо сургууль дээр нь ирж царайлаг залуугаас охиныхоо тухай асуухад яг л гэмт хийсэн хүн шиг сандарч байгаа. Түүнийг сургуулийн арын талбайд байсан талаар хэлнэ. Ингээд Ким ажилтан маань сургуулийн арын талбайд эртэл их хэмжээний цус асгарсан байх ба охиныг нь дээрлэхэд байдаг Хэри охины зүүсэн байсан үсний зүйлд хажууд нь байгааг хараад шууд санав. Учир нь түүний харах болон сонсох ой тогтоолтын чадвар үнэхээр өндөр. Яг энэ үеэр Хэри нэгэн танхаа этгээдтэй хамт охиныхын талаар ярьж байгаа нь сонсогдов.
Ингээд Ким ажилтны өнгөрсөн гинэт гарч эхлэх бөгөөд тэрээр хойд Солонгосын эсрэг тагнуулын ажиллагааг удирдах байсан онцгой чадвартай нэгэн гэдэг нь илт болж 1-р анги төгслөө. 2-р анги 2008 оны үйл явдлаар эхлэх бөгөөд өмнөд болон хойд Солонгосын ихэнх хэлэлцээр явцад өмнөд Солонгосын нэг нууц ажилтан, нэг дипломат ажилтан өгсөн байх бөгөөд алгын ард хойд Солонгосын ардын тагнуулын ажиллагааны Ким Жонсон байсан илэрсэн тул өмнөд солонгосчууд түүнийг алуулахаар Ким тагнуулыг явуулсан болж таардаг. Ингээд Ким тагнуул маань ажиллагаагаа амжилттай явуулж өөрийгөө ч гэсэн өгсөн болгоод тагнуулын албаа дуусгана. Гэхдээ харамсалтай нь өгсөн болоод иртэл эхнэр нь хүүхдээ төрүүлээд төрөлтийн хүндрэлээр нас барсан байлаа. Нас барахтаа охиноосаа өсгөрөө гэж захина. Нас барахтаа охиноосаа өсгөрөө хэмээн захив. Тиймээс тагнуулын албанаас гарах хүсэлтээ өгсөн ч тагнуулын албаныхан зэрэгээс чөлөөлөхгүй гэсэн учраас дарагдаа буу тулгаж байж зэрэгээс чөлөөлөгдсөн байдаг. Ийхүү тагнуулын албанаас гарсан хойноо охиноо өсгөхөд бүхнээ зориулсан тухай дурсамжинд хөврлөө. Ингээд үзэгдэл солигдож Минжигийн цусандаа голдон хөвцсөн тэр үе рүү шилжив. Хитэн тагаа нөхдүүд сургуулийн царайлаг бандыг сүрдүүлж түүгээр Минжиг сургуулийн ард чинь хүрээдэр гэж дуудуулсан байдаг. Найзынхаа гэрлөө явж байсан Минжи крашн дууцсан гэж сургууль дээр иртэл Хэри болон түүний танхаа найзууд түүнийг хүлээж байв. Олоолаа нэлээд түүнийг дээрлэгсэн ч Минжи маань бууж өгөхгүй тэдэнтэй зодтолдож эхэлнэ. Үүнд нь уурсан баян айлын охин Хэри түүний толгой руу тоосгоор хүчтэй зохив. Ингээд байдал буруугаар эргэж Минжигийн толгоноос их хэмжээний цус алдаж ухаан алдан унав. Дээрлэгч хүүхдүүд түргэн тусламж дуудах санал гаргасан ч тэр дунд Хэри тусалж байсан танхаа итгээд түүнийг нэгэн төгсөн тул цогцыг нь хурдан зохицуулах ёстой гэж байдлыг гартаа ав. Ингээд өөрийн холбоо сүлжээгээ ашиглан Минжигийн цогцыг цэвэрлэх хүн хайж байгаад Хэригийн автаа түншил тогтоож байгаа баг гарын дээрэмчинтэй холбогдно. Энэ боломжийг ашиглаад баг гарын дээрэмчин маань Хэригийн нууцыг ашиглан дараа нь баян аавыг нь сүрдүүлнэ гэж бодоод Минжигийн цогцыг багаажиндаа хийгээд Хэриг гэрт нь хүргэж өгсөн байдаг. Дүр солигдож маргааш өглөө Ким ажилтан маань охиныхаа сургуулийн ард ирсэн үйл явдал үргэлжлэх бөгөөд тэр танхаа этгээдийг зодоод охиноо асуухад танхаа этгээд өөр нэгэн танхаа этгээдийг зааж өгөв. Ким ажилтан маань заасан газар нь очиод охиноо хайхаар явна. Харин энэ хойгуур ажлынхан түүнийг хизээж хосорч байгаагүй байж яагаад ажилдаа ирэхгүй байгааг нь ихэд гайхацгаав. Ким ажилтан охиноо хайгаад ирсэн газар нь мөнгө хүлэгч нарын газар байх бөгөөд мөнгө зээлчгээд мөнгөө өгөөгүй хүмүүсийн эргэтэн хууль бусаар авдаг болж таарлаа. Ээлжид нэгэн мөнгө зээлдэгч нараа дээрлэгэж охиных нь эргэтэн хууль бусаар авахар хүчилж байх үед гинт хонх дуурав. Гэтэл хаалгаа дөнгөж нээх үед Ким ажилтан маань хүчээр дайран орж ирээд бүгдийг нэг нэгээр буулган авч танхаажуудын ахлахыг барьж авлаа. Яг энэ үеэр Ким ажилтны хоёр найз цагдаагийн газар хоригдож байх бөгөөд өнгөрсөн шөнийн зодоон нь интернетээр тархаж эхлэх бөгөөд үүнээс болж хойд Солонгосын тагнуулууд тэдний байршлыг мэдэж ав. Хойд Солонгосын тагнуулууд байршлыг мэдснийхаа дараа тэднийг алж өмнөх хөшөөгөө авахар хүмүүсээ явуулна. Харин өмнөд Солонгосын тагнуулын алавч гэсэн зүгээр суусангүй. Интернетээр тархаад байгаа бичлэг дээр хүн Ким тагнуултай хамт олон жил тагнуулын ажиллагаанд байсан нууц ажилтан гэдгийг олж мэднэ. Өмнөд болон хойд Солонгосын аль аль нь Ким ажилтан хяналтандаа авахар хайж эхэллээ. Харин Ким ажилтан маань охиноо хайж мөнгө хүлэгч нарын ахлахыг таамагласаар байв. Даанч мөнгө хүлэгч цаашаа холбоо тогтоох боломжгүй учраас цаанаас л мэдээлэл өгч холбогддог түүх гэдгийг түүнд хэлв. Гэтэл яг энэ үед дээрээс мөнгө хүлэгчид хүмүүсийнхээ амийг хаахтлаар анхааруулгагүй. Бас тэр эмэгтэй цогцыг зохицуулсан гэдэг мессеж ирнэ. Ингээд Ким ажилтан маань үүнийг хараад биеэ барьж чадсангүй. Харин энэ хүчит баг гарын дээрэмчтэй ахлагчаас дүүнэр нь яагаад цогцыг нуухаар авсан байж баян захирлаас юу ч аваагүй талаар гайхав. Харин баг гарын дээрэмчдийн ахлагч түүнийг ямар аимшигтай хүн болох талаар дүүнэртэй хэлнэ. Жүү захирал гаднаасаа энгийн нэгэн барилгын компани эзэн мэт харагддагч цаагаараа томоохон мафийн толгойлогч болж таардаг. Жүү захирал аливаа асуудлыг бүгдийг нь хатуу аргаар шийддэг нэгэн. Энэ үед Ким ажилтан мангар бацааныг ирүүдж байгаад цагдаа нарт баригдсан болж таарав. Хойд Солонгосын ардын тагнуулын албаны дарга Ким ажилтан бол манай хойд Солонгосын тагнуул. Тиймээс Ким ажилтанг алуулахаар түүний дүүг явуулна. Ким ажилтны дүү өмнөд Солонгост ирээд Ким ажилтны шоронд хоригдож байгаа найз дээр ирж түүний байршлыг асуув. Энэ үед түүний найз Ким ажилтны байршлыг хэлж өгөөд төстэй хүн хурдан өгөх ёстой гэж хэлнэ. Үүнийг сонссон хойд Солонгосын тагнуул түүнийг хурдан алах болно гэтэл Ким ажилтны найз үгүй өгөх хүний чи гэж хэлж байгаагаас харахад Ким тагнуул ямар гайхалтай нэгэн болох нь ойлгомжтой. Ким ажилтан энэ үеэр цагдаагийн хилцэж байцаагдаж байх бөгөөд түүний хурууныхыг уншуулахад мэдээлэх боломжгүй гэсэн ангилд орсон байдаг. Яг энэ үед Ким ажилтны утас дуурах ба охин нь түүн рүү залгасан байв. Үүнийг мэдээд Ким ажилтан маань цагдаа нарыг зөхиж унгаад уцаа аваад Минжи юу гэж хэлснээр 2 дугаар анги төгсөв.